За энэ удаагийн бичлэгээр Филиппиний номер 1 сургууль болох EVE Academy-г танилцуулах гэж байна. За тэгээд Монгол менежертэйгээ хамт EVE Academy танилцуулах болно. За ингээд одоо бид нэр лоббигоос эхэлж байна. Одоо лоббигоос ингээ харуул манай офис харагдана. Шинэ ирсэн сурагчдад зааварчилж өгдөг байгаа. Зарим нэг зүйлсийг. За одоо ийшээ чигээрээ явбал манай офис харагдана. Энд болохоор бүх асуух зүйлээ тодруулж болдог. Энд болохоор 1 2 3 дугаар цавхан дээр иймэрхүү зүйлсийг 4 дээр пассворд ерөнхийдөө иймэрхүү байгаа. За одоо урагшаа явбал манай group ангууд харагдаж байна. Энд нар болохоор ихэнхдээ native speaker буюу яг унган англи хэлтэй хүмүүсийн анги явагддаг. За энд болохоор манай cinema харагдаж байна. Хагасны өдрүүдэд ерөнхийдөө бол кинонууд гардаг байгаа. Заримдаа TOEIC курсын хүүхдүүд энд шалгалтаа өгдөг байгаа. За энэ West Study манай энэ West Study болохоор шинээр баригдсан газар байгаа. За орж харцгаая. Энэ болохоор онлайн хичээлүүд хүүхдүүд авахтаа зориулагддаг. West Study-д болохоор хүмүүс хамаагүй хэм ярьж болдгоо чанга чимээ гаргуул хориотой байдаг. Тийм болохоор энд орж онлайн ингээ авч болдог. Энэ болохоор амрах хүмүүс ингээд амарч болдог. Тэгээд ерөнхийдөө хичээлээ хийхээр тэнд болохоор IELTS-ийн бүх материалууд хэрэглэгдэхүүнүүд байгаа. Ер нь бол хүссэн үнэн аваад хэрэглэж болно гэсэн үг. Манай conference B болохоор шинэ ирсэн сурагчдад ихэнхдээ orientation хийгддэг. Тэгээд IELTS-ийн шалгалтууд заримдаа энд авагддаг. Дээшээ явбал манай group ангууд байгаа. Хичээлүүд маань одоохондоо таарсан байгаа болохоор хүүхдүүд сурагчд маань байхгүй байгаа. За ерөнхийдөө харж байгаагаар бол маш олон хичээлийн ангиудтай маш олон анги байгаа. Эдгээр болохоор mentor-ийн ангиуд, mentor буюу зөвхөн ганцаарч хэлсэн хичээлүүд авдаг ангиуд байгаа. Одоо ингээ харуул манай group class-ууд харагдаж байгаа. Одоо ингээд group-ээрээ хичээлээ хийдэг. Олон улсын сурагчдтайгаа цуг нийлээд аюул сонирхолтой хичээлүүд явагддаг байгаа. За энэ болохоор бидний cafeteria байна. Төрөл төрлийн хоолнууд гардаг. Ингээд буфет хоолнууд гардаг. Тэгээ ерөнхийдөө бидний хоолны цаг одоогоор дуусж байгаа. Энд болохоор ингээд жимснүүд гардаг, энэ ундаанууд гардаг. Энд болохоор бейкеринууд гардаг. Одоохондоо хаацсан байна. Энд болохоор манай араб сурагчдын хоол гардаг. За ингээд манай пул байна. EVE box болохоор хүүхдүүд хичээлээ хийх болон кофего авдаг байгаа. Энэ болохоор йогийн хичээлүүд ордог байгаа. Одоо ингээд бүжиг бэлдэж болно, йога бэлдэж болно. Тэгээ бас манай араб сурагчдад зориулсан цагууд байдаг. Нөгөө мөргөлийн цагууд гэж байдаг. Тэгээд энэ үр бол нэг иймэрхүү байгаа. За одоо 3 давхар руу гаръя. Энэ бол манай оюутнуудын цагаа хамгийн их өнгөрөөдөг газар байгаа. Энэ болохоор бильярд байна. Энэ болохоор дарт шиддэг. Тэгээд энэ болохоор сакс тоглож болно. Энэ болохоор пинг понг тейбл байна. 4 давхар руу. Манай жим байна. Манай gym area. Хүмүүс дасгал сургалтаа хийдэг. За одоогийн байдлаар бол Squid Game themed water bomb party болох чинь бүх хүмүүс ингээд бэлдээд байж байна. Ерөнхийдөө бол ийм үйл ажиллагаа айгүй олон болдог.
Даниудынхаа бичлэгээр Филиппиний Себу хотод байрладаг топ сургуулийн нэг EV Academic танилцууллаа. Та туршлагатай багш нараар хичээл заалгаж, дэлхийн өнцөг буланбэрээс ирсэн олон улсын найз нөхөдтэй болж амьдралынхаа нэгэн мартагчгүй дурсамжийг бүтээхийг хүсвэл EV Academic сонирхож суралцаарай гэж хэлмээр байна. Тэгээд нэмж хэлэхэд IELTS-ийн албан ёсны төвтэй 2хан сургууль байдгийн нэг нь EV Academy. Тэгээд бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Баяртай.